намайг Даваан гэдэг би барилгын инженер мэргэжилтэй эхнэр өндөр настай ээж 5 хүүхэдтэй хамт нийслэлийн Баянгол дүүргийн 1-р хороонд амьдардаг. Давхрын 10 дугаар байранд олон жил амьдарч байгаа. 40 гаруй жил. Дахин төлөлт хэрэгжихээр тэргүүн часаа гэдэг компани шалгарсан байдаг. Барилгын минь талаас нь нураач гэсэн хүн амьдарч байхад орон гэрлөө минь хэсэг бүлэг хүмүүс ямар нэгэн бичиг баримт үзүүлэхгүйгээр шууд халтаж хаалгын минь эвдэж орж ирсэн. Баянгол дүүргийн засаг дарагтаа хүртэл ус шумсаар ярьлаа. Ингээд арга хэмжээ авч чадаагүй. Баянгол дүүргийн засаг даргын захирамжтай гэж хэлээд миний орон гэрийг бас миний доотлолт бас нэг айл байсан. Ингээ хоёр айлын орон гэрийг нүдэн дээр нь хүчтэй тоног төхөөрөмжөөр бөлдөө зурдаж уулгасан. Түрээсийн байранд амьдарч байна. Тооцоос судалгаагүй байсан учраас маш олон иргэд хохирж байна. Дахин төлөлтөө иргэдийн оролцооны талаар илтгэл тавих болно. Та бүхэн миний илтгэлийг харан сонсноо. Монгол ардын зүрх цэцүүг гэдэг 7 хэмжиж нэг огтол. Манад эсэргээр байна. Нэг хэмжээл 7 огтлоо ичиж байна. Тийм учраас цаана 6 хүн хохироод үлдчихэж байна. За энэ миний амьдарч байсан орон сууц. За ам бол аруулаа амьдардаг байлаа. Өөрийн хөрөнгөөрөө энэ орон сууцандаа дээврээс хуучин орон сууц учраас ус их алдаж доошгоо хүртэл доод айл руу хөндрөл учруулдаг байсан учраас өөрсдийнхөө нөөц бололцоогоор ашиглаж дээврийг зассан инженер хүн болохоор энэ дээвэрт нь ийм том хөндий хонгол үүссэн учраас тоглог байшин болгож ашигласан. За ингээд төсөл хэрэгжүүлэгч компани шалгарсан. Төсөл хэрэгжүүлэгч компани шалгараад дүүрэг хорооны иргэдтэй уулзсан. За ингээд 2018 оны 10 сарын 7-ны өдөр хүн амьдарсаар байтал нөгөө 20%, 80% гэдэг нэг ийм алдаатай бодлого байна. Энээсээ болоод халуун хүт ус халаалт цахилгаанаар ханхаасаа болж татгалцсан. За ингээд хашаа хатгаж эхэлсэн. Өвлийн хүтэн болж хагаад. За 10 сарын 7-ны өдөр хүн амьдарсаар байтал барилгыг буулгасан. Хажуу бүрнөөс нэг ийм цувраа байшинг буулгахлаар мэдээж дөргөлт маш их өгсөн. Гэртээ яваад орсон. Хүүхдүүд маань настай ээж минь өөрөө эвдүүлсэн шоргоолчиг нүдэн бүлтгэнээд байжсэн. Ээжтэй эхнэртэй хүүхдүүдээ аваад түр ах дүүсийнхаараа явж би нэг асуудал хийгээд үлдээ гэсэн. Гэтэл 7 настай Бачир өрмөн аава би явахгүй. Тантайгаа цуг байжгаад өхмөр ийн гэж хэлсэн. 7 настай хүүхэд. Ингээ өвлийн хүтэн болсон. Яаж амьдрахыг нь харна гэдээ орхисон. За амьдрал үргэлжилсээр нүг шуудуу ухцсан байсныг нь хүүхдүүдтэйгээ цуг гэр бүлийнхэнтэйгээ цуг засаж янзалж тогтчулж байгаа байдал нь. За ингээд хаврын уран цаг хүртэл ямар ч байсан хүүхдээ сургууль соёлд нь хүргэж өгөх ёстой энд нэг янд нь нэмээд амьдэрсэн. За энэ байшинда үлдчихэд дулаангүй байсан учраас хүүхдүүдээ өөр газар руу түрээсийн байр олж өгөөд нүүлгэх гээд бэлдэж байгаа байдал. За ингээд энэ оны 3 сарын 30-ны өдөр аимшигтай халдлага боллоо. Хүн орон гэртээ амьдарсаар байтал хажуугаас нь буулгаж исэн бол одоо хаалгын хүч хэрэглэн шүүхийн шийдвэр ямар нэгэн бичиг баримт үзүүлэхгүйгээр эвдэж орж ирсэн. Маш том булаа бэрхүү залуучуудтай. Бичиг баримт шаардсан нэгч бичиг баримт гаргаж үзүүлэв. За ингээд гэр дотроос минь эд хогшил тавилгууд сон хаалга бүгднийг нэвдэж
цагдаагийн албан хаагч байсан хэдий ч хөдлөөгүй. Яагаад гэвэл дээрээс урсан тушаа шийдвэрийн дагуу та нарын хооронд маргаан гарахаас хамгаалж бид байж байгаамаа гэсэн. Цагдаагийн албан хаагч тэр зөвшөөрөлтөө айлын байр руу халдаж орж иж гэнэ үү гэдгийг шалгах ёстой. Шалгасангүй. Ингээд урдаас зохион байгуулалтаар бэлдэж ирсэн автомашин дээрээ айлын тогтчдыг зөөгөө тавьсан байгаа байдал. Гадаа хураасан байгаа байдал. Ингээд 4 сарын 3-ны өдөр олон улсын хэллэгээр бол энэ бол эрүүдэн шүлт. Монголд энэ эрүүдэн шүлт гэж ойлгохгүй байна. Орон байрлал нь халдстай гэж ойлгохгүй байна. Монголын шүүх, Монголын цагдаа, Монголын прокурор гэртээ халдаж орж ирж байгаа бичлэгийг нотлох баримтаар өгөхлөөр та тэр халдаж орж ирсэн хүнээс зөвшөөрөл авчид бичих ёстой гэж тайлбар өгч байна. Ингээд нотлох баримт байхгүй. Орон гэргүй болсон өнөөдөр хүртэл би 4 сараас хойш түрээсийн байранд хэдэн хүүхдүүдийнхаа зовоохгүй ямар ч байсан учраа олоод явж байна. Цаашдаа яахыг мэдэхгүй байна. Төр засаг нь адаатай бодлогоо хаацаалаад телевиз, радиогоор мэдээлэл цацыг хоригдж байна. За эцэст нь хэлэхэд бид бүгдээрээ хүний эрхийн хамгаалагчд. Тийм болохоор бүгдээрээ эвтэй байж хуулиа дагаад биелүүлдэг сахидаг, төр нь үүргээ мэддэг, түмэн олон нь ухамсартай байж хүний эрхийг дээдлсэн дахин төлөлт иргэндээ ээлтэй хэрэгжүүлэхийн төлөө урагшаал гэж хэлдэг.